Сайн байцгаана уу? Эмчийн үйл ажиллагааны 2025 оны онцлог 5 ажлыг танилцуулж байна. Нэгдүгээрт, эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор эмчийн зөвлөгөө мэдээлэл олгох үйл ажиллагаа нийт 5 удаа зохион байгуулсан. Хоёрдугаарт, хүүхдийн амны хөндий эрүүл мэндийг хамгаалах зорилгоор шүдний үйлчлэг зохион байгуулж, шүдний цооролт, бүүлний өрөөслийг эрт илрүүлж, цаашдын эмчилгээ арчилгаа зөвлөгөө өгч ажилласан. Гуравдугаарт, томуу болон томуу төс өвчлөөс өртөн сэргийлэх хүрээнд хөлний дүрлэг, маск зөв зүүх, гараа зөв угаах, амны хаалт зөв хэрэглэх дадлыг хэвшүүлэх, үзүүлэн дадлах сургалтыг эцэг эхчүүдэд зохион байгуулан ажиллалаа. Дөрөвдүгээрт, бүлэг тус бүр өдрийн 11 цагт хүүхдийг эрүүл өсөж бойжуулах зорилгоор Д витаминыг өдөр бүр тогтмол уух дадлыг хэвшүүлэн ажиллаж байна. Тавдугаарт, багш ажилтны эрүүл мэндийг хамгаалах, өвчлөөс өртөн сэргийлэх зорилгоор иж бүрэн эрүүл мэндийн үйлчлэг шинжилгээнд хамруулан ажилласан. Мөн элбэг өөж өрхийн эмнэлэгтэй хамтран хавдрын эсрэг хамтдаа 10 ахлам зөвлөгөө зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаж байна.